Хүүхний орлогын албан татварыг хувьсгал хийх хэмжээнд бууруулах уу эсвэл хуучин тогтолцоогоо хамгаалж үлдэх үү гэдэг том маргаан төрийн ордонд хүрнэж байна. Улсын их хурлын гишүүн Сайн зоргийн санаачилсан үндэсний баяр наадмын тухай хуулийн төсөлд дэмжигдэж Амгалан Баатрих унтлаа. Өмгөөлөгчдийн 60% нь хэрэг хянан шийдвэрлэх явцад дарамт шахалтад өртдөг гэх судалгааны дүн гарчээ. Зуны саруудад Төвийн аймагуудын нутгаар агаарын температур олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Орой мэдрэг үзэгчдээ Тэнгэр телевизийн 7:10 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Хүүхний орлогын албан татварыг хувьсгал хийх хэмжээнд бууруулах уу эсвэл хуучин тогтолцоогоо хамгаалж үлдэх үү гэдэг том маргаан төрийн ордонд өрнөж байна. Улсын их хурлын гишүүн Баярмаа нарын санаачилсан хүүхний орлогын албан татварыг 1% болгон бууруулах хууль парламентын буцааг давсан. Гэвч тус хууль эцэслэн батлагдах эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Учир нь засгийн газар одоогийн мөрдөж буй 10, 15, 20% шатлсан татварын бодлогоосоо ухрахгүй гэдгээ мэдгдсэн. Энэ тухай мэдээллийг Сүрлэгмаа томилог өргөнэ. Тэгэхээр иргэдийн цалингаас сар бүр суудгадаг хувь хүний орлогын албан татварын 10%-ийг 1% болгон бууруулах асуудал жил тойрон яригдсны эцэст парламентын босгод авлаа. За ингэснээр энэ хууль батлагдахад нэг алхам ойртож байна. За хэрв энэ хууль батлагдчих бол иргэдийн төлдөг татвар 9%-аар буурч гар дээр ирдэг цалин нь 9%-аар нэмэгдэнэ. За иймдээч татварын дарамт үнийн өсөлтөд туйлдсан иргэд энэ хуулийг уухайлан дэмжиж байгаа бол засгийн газар улайран эсэргүүцэж байгаа нь сүүлийн хэдэн өдрүүдэд иллээ. За гэсэн ч эцсийн мөчид улсын хурл олонхороо энэ хуулийг хэлэлцгийг нь дэмжсэн. Хүүхний орлогын албан татварын тухай хууль өөрчлөлт оруулах хуулийн төслийг үйл баримтлалын хүрээнд хэлэлцгийг дэмжиж гэсэн саналын томьёолоор санал хураалт явуулъя. Санал хураалтанд 104 гишүүн оролцсноос 60 гишүүн буюу 57.7% саналаар энэ санал дэмжигдлээ. Тэнгэр шиг орлоготой улсуудын татварыг 1% болгож болохгүй. Их орлоготой иргэд нь илүү төлдөг татвараа, бага орлоготой иргэд нь бага төлдөг ийм шудраг зарчим үйлчлэх ёстой шүү. Орлого өндөртэй улсууд нь 1% төлөх чинь бол шудраг бос шүү. Энийг бас хэлэлцүүлгийн анхны хэлэлцүүл бэлтгэс төсвийн байнгын ороос засгийн газрын хууль, Баярмаа гишүүдийн хуулийг бас хамтарч нэгтгэж ажлын хэсэг байгуулж энэ талд нас анхаарч ажиллаарай гэдгийг бас чиглүүлгоё. Улсын их хурлын даргын энд яриагаар бол бүх хүний орлогын албан татварыг 1% болгож бууруулах биш, тодорхой босго тавьж орлогоос нь хамааруулан татвар ногдуулах чигтэй байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар иргэд зөвхөн 10%-ийн татвар төлдөг. Өндөр орлоготой иргэд 15 болон 20%-ийн татвар төлдөг. Тодорхойлбол сарын 10 сая хүртэлх орлоготой иргэд 10%. 15-аас 20 сая хүртэлх орлоготой иргэд 15%. 15 саяас дээш орлоготой иргэд 20%-ийн татвар төлдөг. Гэхдээ эдгээр татварыг нийт орлогоос нь шууд хувьчилж чаддаг. Зөвхөн давсан дүнд нь дараагийн шатлалын хувийг тооцдог. Жишээлбэл жилийн 130 сая төгрөгийн орлоготой иргэн 120 сая хүртэлх хэсгээсээ 10%. Давсан 10 сая төгрөгөөс нь 15%-ийн татвар төлнө гэсэн. Энэхүү шаталсан татварын тогтолцоо ердөө 3 жилийн өмнөөс буюу 2023 оноос хэрэгжиж гисэн. Энэхүү прогрессив татварын тогтолцоо нь орлогын тэгшүү сайдлыг бууруулах, чинээлэг хэсэг нь нийгмийн өмнө илүү хариуцлага хүлээх буюу орлого багтаа хэсгээ дэмжих зарчимд тулгуурладаг. Яг энэ зарчимдаа үнэн ч үлдэж бүгдийг нь хавтгааруулан 1% болгохгүй гэж ерөнхий сайд эсэргүүцэж байгаа юм. Татвар гэдэг бол өөрөө нийгмийн баялагийг хуваарлдаг бодлого байхгүй. Тийм учраас өндөр орлоготой нь илүү төлөө гэдэг зарчмыг л би барьж байгаа. Тийм учраас прогрессив такс руу шилжинэ. 22 оны хувийн орлогын албан татварын хууль бол энэ дэвшил. 12 саяын цалинтай хүн 10 саяасаа 10% төлөөд үлдсэн 2 саяасаа 15% төлж 18 сая орлого олж байгаа хүн 5 сая дээрээс 15%, үлдсэн 3 сая дээрээс 20% төлөв. Энэ шудраг. Ингэж тэр орон нутагт ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн чинь үйлчилгээ, ахуй амьдрал, хот нийтийн аж ахуйг авч явдаг. Нийтэд нь бол энэ flat tax system буюу энэ одоо тэгш жигд татвартай болгох нь бол эсэргээрээ татварын бааз сурыг тэлж байгаа. Татвар өндөр байхын хэрээр эдийн засаг далд сүйдэрт ордог. Тэгэхээр энэ далд эдийн засаг хумигдана. Далд эдийн засаг байхгүй болно. Үүгээрээ бол татвар төлөлт нэмэгдэнэ. Энэ дээр би ганцхан жишээ хэлэхэд нөгөө аж ахуй нэгжийн орлогын албан татварыг чинь бас доод босхийг өндөрсгсөн шүү дээ. За тэгэнгүүт дахиад төсвийн цоорхоо гараад нөгөө төсөв маань сүйрхнэ гэж ярьжсэн боловч өнөөдрийн байдлаар юу болж байгаа вэ те? Эдийн засаг бол одоо тэр бизнес эрхлэгчтэй боломж олсны хэрээр тэлж байгаа.
Энэхүү шаталсан татврын тогтолцоогоо нураахгүй гэж засгийн газар хамгаалж байна. За гэхдээ үүнээс илүү санаа зовж байгаа зүйл нь татварыг бууруулснаас шалтгаалж төсөвт үүсэх цорхойг яах вэ гэдэгт илүү санаа зовж байгаа нь мэдээж юм. Зарим хууль санаачлагчдын зүгээс төсөвт үүсэх цорхойг төр хэмнэлт хийх зарчмаар нөхөх боломжтой гэж тайлбарлаж байгаа юм а. Энэ авилгачийн төрийн түвшээд лөөрчингуудынхаа хөрөнгө зөөрийг хураая. Энэ орон зайг нөхье. За дахиад дутаад авах юм бол энэ төрийн өмчт компаниуд дээр байгаа хулгайгаа зогсоо зардлаа танаа. Одоо үнэхээр бүсээ чангал гэж ард түмэнд хэлээд боссон. Өнөөдөр бидний төлж байгаа 100 мянган татврын 90 мянган танд үлдээ гэж. Энэ эргээд өнөөдөр энэ одоо ингээд улсын төсөв хөндлөлт учруулна гэж үгүй. Энэ одоо хэмнэгдэж байгаа татврын мөнгө эргээд зах зээлд нийлүүлэх. Эргээд зах зээлд бэлэн мөнгө олж чинь. Эргээд зах зээл бараа бүтэн болчих чинь. За 2026 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонх нь энэ хуулийн төслийг хэлэлцгийг нь дэмжсэн. За гэхдээ энэ дэмжлэгийн ард Монгол Ардын нам болон ардчилсан нам хоёрын хоорондох тохироо байсан гэдэг нь нууц биш. Тодорхойлбол засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн хүрээний мэдээллийг жил бүрийн 6 дугаар сарын 1-ний дотор амжиж батлах байлтай. За гэтэл улсын хурал дээр эхний удаа санал хураахад ардчилсан нам дэмжилгүй энэ хуулийг унгаасан. Улмаар засгийн газар төсвийн хүрээгээ хуулийн хугацаанд нь амжиж баталж чадахгүй төхөрч аргагүй нэрхэнд ардчилсан намынхны санаачилсан хувь хүний орлогын албан татварыг 1 хөв болгох хуулийг чинь дэмжиж гэдэг дээр одоо тохироо хийсэн байдаг. За ингээд хувь хүний орлогын албан татварыг 1 хөв болгох хууль ядаж цөхөлгүй парламентын босгоор ороод ирсэн. Харин одоо төсвийн хүрээний мэдээлэл нэгэнд батлагдчихсан учраас Монгол Ардын намынхан ардчилсан намынхны өмнө буултгийг барьцааг болж байна. За иймдээ энэ хууль батлагдаж чадлагүй үлдэх магадлал өндөртэй болоод байгаа юм а. Хойш өрийн үнээс өмнө хуулийн заалтанд халдаг үндэсний их баяр наадам хаяанд ирснийг сануулгах шиг өнөөдөр төрийн байгуулалтын байнгын хороогоор наадамтай холбоотой 2 хуулийн төслийг хэлэлцлээ. Амгаланбаатар гишүүний санаачилсан хуулийн төсөл байнгын хороон дээр бүдэрсэн бол Сайн зориг гишүүний санаачилсан хуулийн төсөл дэмжиглээ. Улсын хурлын гишүүн Сайн зоригийн санаачилсан хуулийн төсөл нь наадмыг хэрүүлээс салгах хуулийн хариуцлагыг чангалахад чиглэжээ. За энэ дотор багтсан нэг заалт бол тэгш ойтой жилд 1024 бүх барилдуулах хэсгийг ерөнхийлөгч шийддэг болох тухай агуулга юм а. Үндсэн хуулиар олгодоогүй эрхийг хэрэгжүүлэх чиглэлийг Монгол Улсын ерөнхийлөгчд өгж болохгүй шүү дээ. Нэгдүгээр. Хоёрдугаарт ер нь бид нар энэ тэгшөөгоор 1000 бүх барилдуулна гэдэг ингээ худлаад өвчгөндгөө цаашдаа болох хэрэгтэй л дээ. 512 бүх барилдахад чинь одоо баахан цэрэг авчирж барилдуулдаг шүү дээ бид нар. Тийм учраас бол яг тэгшөөгийнхоо тэр шагнал юмыг нэмээд явбал яасан юм бэ цаашдаа. Цол олгох бүхий барилдаанаа барилдуулахын асуудал дээр ерөнхийлөгч бас тэгшөөн дээр шийдвэр гаргах бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм аа. Шагнал урамшууллын нэмэх асуудал би тантай санал нэг байна уу? Ер нь бол одоо допингоос хол байлаагүй шагнал урамшууллыг нэг удаагийнх биш байнгын тогтмол орлоготой болгох асуудал шүү дээ. Залуучууд маань одоо усын баяр наадам төрүүлэл амьдралаа шийдчихэл итгэл зорилгоор байж байна. Уг нь бол энэ допингоос хол байгаад энэ бүхий барилдаан шудраг хийцтэй хурдтай болоод ирэх юм бол үзэгч татаад ирэх юм бол энэ спортын бет тавьж болно. Бет тавиад энэ орлогоос тодорхой хэмжээний бөхчүүдийн цалин урамшуулал зүйлүүдийг шийдэж явах. Ингэж ижил энэ спорт өөрөө хөгждөг юм бэл. Ийхүү төрийн байгуулалтын байнгын хороо Сайн зориг гишүүний санаачилсан хуулийн төслийг хэлэлцгийг дэмжлээ. Харин Амгаланбаатар гишүүнийх дэмжигдсэнгүй. За Амгаланбаатар гишүүний санаачилсан хуулийн төсөлд наадмаар 10 хоног амардаг байх. За мөн Дэлхийн Монгол наадмыг 2026 оноос эхлэн 3 жил тутам зохион байгуулах зэрэг агуулгууд багтсан юм а. Гадаад улсад байгаа монголчуудын дунд зохиогдож байгаа одоо наадам гэх юм уу бүхий барилдаанд чинь сумын болон аймгийн цол олгоно гэдэг юу яг хэр зүв бэ? Одоо өнөөдөр яг энэ монголчууд чинь яг олноор амьдарч байгаа Америк, Солонгос гэх зэрэг улсууд байдаг. А гэтэл цөөхөн монголчууд амьдарч байгаа улсууд байдаг. Энэ улс руу өнөөдөр жишээлбэл одоо нэг баг бүрдүүлээд би одоо очиод тэнд наадам зохион байгуулад өөртөө сумын ч юм уу аймгийн цол авчих юм боломж байгаа юу? Гадаадд цол олох асуудлуудад гадаадд амьдарч байгаа
хэдэн зуун мянган монголчуудаас ирсэн саналаа. Үнэхээр энэ бол бидний адилхан Монгол үндэстэй. Гэхдээ бид нар энэ харьд байгаа нь бол бидний буруу биш ээ. Бид нар бас амьдралын төлөө явж байна. Тэгэхээр бид нар бас жилд нэг ганц баярлахтаа биднэрт бас ийм төрөөс бас биднэрт нэг ийм зүйл дээр нь анхаарал өгчвөл бид нар бас нэг ганц баярлахтаа бас нэг ийм та нартай адилхан баярлчмаар байна гэдэг ийм саналуудыг энэ гадаадд амьдарч байгаа монголчуудын холбооноос ирүүлсэн. Нэг л тийм сонирхол болгоод байна да та нар тэгээд яг үнэхээр одоо иргэдч гэсэн энэ хуулийн уншаараа да. Нэг эрийн 3 наадам гэдээ одоо Баярбаатар гишүүн сая асуулаа штэ. Тэгээд нөгөө бүхийг бол морь даахгүй штэ. Одоо тэгээд эсвэл сур харваач нь морь унаж бүх барилдаж сурах юм уу? Эсвэл одоо яг яах юм байгаа нь тий? Тэгээд эмгтэй хүн тэгээд энэ нэг эрийн 3 наадамд одоо орж болно гэсэн үг үү, болохгүй гэсэн үг үү? Одоо тэгээд эмгтэй сур харваачд ч зөндөө байгаа. За уяач эмгтэйчүүд ч одоо бас их байгаа. Энэ хуулийг хилцэж болохгүй. Одоо бид нэр одоо би амгаа гишүүнээс бас хүсэж байгаа. Хүний өөрөнгөө бид нэр ингээд нэг юм наадамд өгөхөөр, цагаан сард өгөхөөр, наадам цагаан сараа шоглуулах юм шалтгааныг үүсгэдэг одоо. Хүний өөрөнгөөс болмоор байна. 93 наадам бол ярьж. Одоо 193 наадам тэр нэг тоог нь одоо задлж болил л доо. Улс орны хувь заяа хөгжил дэвшлэн бүхчүүдийн тоо морины сэрвэнээс хамаардаг мэт наадмын хуулиар наацаар 6 дугаар сарыг үздэг парламентын уламжлал энэ жилч мөн хуучин хэвээрээ үргэлжлэгдэнэ. Манай улсын иргэд авилгатай холбоотой асуудлыг өдөр бүр сонссоор дүжирч нэгэн хэргийг мартсан тухай өнөөдөр эдийн засагч даваад орж шүглүүлээ. Тодорхойлбол засгийн газраас 2021-2022 онд оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотой зөвлөгөө авахар Их Британий 2 иргэнтэй 1.6 сая фунт стерлинг буюу 7.6 тэрбум төгрөгийн гэрээ хийжээ. Үүнийгээ 2024 онд нууцын гэрээнд оруулсан нь хууль зөрчиж буй олон асуудлыг дагуулж байгааг хэллээ. Энэхүү гэрээний ажлын хэсгийн ахлагчаар тухайн үед хууль зүйн дотоод хэргийн дэд сайд байсан Солон ажиллаж байжээ. Энэхүү гэрээ нь оюу толгойн гүний уурхайтай холбоотой асуудлаар гадаадын иргэдээс зөвлөгөө авна гэсэн агуулгатай. Гэхдээ ямар зөвлөгөөг ямар хүнээс авах гэж буйн тодорхойгүй мөртлөө үүнийгээ 2024 онд сонгуулийн өмнө нууцын зэрэглэлд оруулж байгаад мөнгийг нь гаргуулсан учраас нээлттэй болгох шаардлагатай гэж үзжээ. Нөгөөтэйгүр Эрдэнэс оюу толгой компаниас энэ төлбөрийг гаргуулсан ба гэрээгээ зөрчиж 300 мянган фунт стерлинг 1.6 сая фунт стерлинг буюу 7 гаруй тэрбум төгрөгийг авсан гэдгийг эдийн засагч даваад орж хэллээ. Энэ одоо хизээ заванда ямар учраас яаж хинээс одоо мөнгө гаргаад өгсөн нэгдүгээрт нь тодорхойгүй байна. Хоёрдугаарт нь нөхөж ийм шийдвэр гаргаж болох уу? За гуравдугаарт нь энэ бол одоо Монгол улсын тусгаар тогтнолын асуудал. Яагаад тэгэхээр энэ оюу толгойн гүний уурхайтай холбоотой энэ асуудлыг хэн гэдэг хүн яагаад ямар учраас ийм их хэмжээний мөнгийг гаргаж өгч байна гэдэг нь бас тодорхойгүй байгаа. Дээр нь одоо засгийн газраас нөхөж гаргасан одоо мөнгөн дүн дээр 300 мянган одоо фунт стерлингийг нэмсэн юм асуудлууд байж шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол энэ бол зөвхөн авилгал биш одоо эрх мэдлэн ашигласан ийм асуудлууд харагдаж байна. Ямар зөвлөгөөг хинээс авах нь тодорхойгүй хэмжээний мөнгө зарцуулсан гэрээг нууцын зэрэгт оруулсан уг асуудлыг нийт дэл тод болгох шаардлагатай гэж үзнэ. Эдийн засагч даваад орж дээрх хэргийг шалгуулахаар цагдаагийн ерөнхий газар, авилгатай тэмцэх газар, тагнуулын ерөнхий газарт мэдэгдэж байгаагаа хэллээ. Тэнгэр телевизийн 7 хоног мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна.
Нийгмийн шударга тогтолцоонд өмгөөлөгчид чухал нөлөө үзүүлдэг. Гэтэл манай улсад өмгөөлөгчийн аюулгүй байдал болон эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчин хангалтгүй төвшөнд байгааг салбарын төлөөлөлд хэлж байна. Тухайлбал хүний эрхийн үндэсний комисс болон өмгөөлөгчдийн холбооны хийсэн судалгаагаар нийт өмгөөлөгчдийн 60 гаруй хувь нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад бусдаас дарамт шахалтад өртдөг хэмээн хариулжээ. Өмгөөлөгчдийн холбоонд бүртгэгдсэн гомдол мэдээлүүдээс дурдвал эрүүгийн хэргийн өмгөөлөгчдийг хэрэгээс татгалзахыг шаардаж үл таних этгээдүүд шүүх хуралд оролцуулахгүй тулд хутгалах, бие махбодд нь халдах, гэр бүлийг нь айлхан сүрдүүлэх зэрэг тохиолдлууд жилд 10 гаруй бүртгэгддэг байна. Бас нэгэн жишээ дурдахад өмгөөлөгч Батбаяр машинда учир битүүлгээр буудуулж нас барсан хэрэг одоогоос 2 жилийн өмнө гарсан. Энэ нь манай улсад өмгөөлөгчийн аюулгүй байдал хангалтгүй түвшинд байгааг илтгэх бодит үнэн юм. Манай улсад шүүгч болон прокурорын аюулгүй байдал тусгайлан хуулийн дагуу хамгаалагддаг. Харин үүний гадна өмгөөлөгчийн аюулгүй байдлыг хамгаалах хууль эрх зүйн орчин орхигдсон гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэллээ. Шүүгчийн аюулгүй байдлыг хангаж байгаа энэ механизмтай адил төстэйгээр хэрвээ ингээд онц ноцтой олонний анхаарал татсан хөндлөнгөөс өөрийнх нь одоо аян бие эрүүл мэндэд болон гэр бүлийнхний эсрэг ямар нэгэн тийм халдлага занал хийлэл байгаа тохиолдолд холбогдох одоо цагдаагийн байгууллага гэдэг юм уу. Яг энэ бие даасан тухайн чиг үүргийг үүсгэж байгаа байгууллагад хандаж шуурхай хамгаалтын арга хэмжээ авах асуудлыг хууль тогтоомжинд оруулж илүү тодорхой болгох шаардлагатай гэж үзэж байгаа. Байгаль орчны талаар сэтгүүлчдийн ч юм уу энэ асуудлуудыг одоо шийдвэрлэх энэ үйл явцад бол зарим тохиолдолд өмгөөлөгч нарт одоо дарамт шахалт ирэх тийм ээ. Үйл ажиллагаагаа хэвээ явуулахад нь одоо бас хүндрэл учруулах ийм тохиолдлууд байна гэж одоо бас биднэрт гомдол гаргасан байдаг. Хүний эрх хамгаалагч өмгөөлөгчдийн нөхцөл байдлын судалгаанд оролцсон нийт өмгөөлөгчдийн 40% нь хэргийн материалтай танилцах хугацаа хангалтгүй баримт цуглуулах нөхцөл хязгаарлагдмал гэж илэрхийлсэн байна. Тухайлбал мөрдөгчид хэргийг шилжүүлэх хугацаанд тулсан үед өмгөөлөгчдөд хэргийн материалыг өгдөг. Хэдэн зуун хуудас материалыг 24-өөс 48 цагийн дотор уншиж судлах нь өмгөөлөгчдөд хүндхэн даваа болдог байна. Нөгөө дээгүүр төрийн болон хувийн байгууллагууд өмгөөлөгчид баримт өгөхөөс татгалзах тохиолдлууд ч тулгамддаг ажээ. Бас өмгөөлөгчийг ажил үргээ биелүүлж авилга болон хүнд ноцтой гэмт хэргийг өмгөөлсөн тохиолдолд тухайн хэргийн хамсаатан мэтээр нийгэмд харлуулах тохиолдлууд нь тэдний эрхийг зөрчдөг байна. Эрүүгийн хэрэг маргаан дээр авч үзэх юм бол одоо хэрэг хүртэл мөрдөн байцаалтын шатнд прокурорын шатнд ч гэдэг юм уу одоо өмгөөлөгч бол хэргийн материалтай танилцах боломжгүй байдаг. Зөвхөн шүүхийн шатнд шилжсэний дараагаар л одоо өмгөөлөгч болон түүний одоо үйлчлүүлж байгаа этгээд нь одоо хэргийн материалтай танилцах ийм одоо хязгаарлалт эрхтэй байдаг. Энэ нь өөрөө өмгөөлөгч өөрөө хэргийн үнэн мөнийг тогтоох гэж одоо төлөөж ажиллаж байгаа субъектийн хувьд болонгууд одоо мэдих эрх хэргийн материалтай танилцах тийм ээ холбогдох нотлох баримтуудыг гаргах энэ ажиллагаан дээр хязгаарлалт байдалтай одоо үйл явц байдаг. Энэ нь өөрөө өмгөөлөх үйл ажиллагаа гэхээс илүүтэйгээр өмгөөлүүлж байгаа хүний эрх ашигыг хамгаалах хэргийн үнэн мөнийг тогтоох хамгийн том төвөгтэй одоо процессын асуудал байдаг. Нөгөө дээгүүр хурлын явцад өмгөөлөгчийн ярих эрхийг шүүгчид хааж боох нь хэвийн үзэгдэл мэт болж байгааг холбогдох их сурвалжууд хэллээ. Тухайлбал улсын дээд шүүхийн хуралд шүүгчдийг журмаа зөрчиж өмгөөлөгчийг бити попор шоудаад байх юм. Хурдан яр гэх мэтээр ёс зүйгүй аашилдаг ганцхан жишээ эм бичлэгэн дээр шүүх хурлын явцад харагдаж байна. Шүүгч хүн хуульд захирагдах ёстой болохоос оролцогчийн эрхийг дур мэдэн хязгаарлах хэрэгтэй биш гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлж байлаа. Манай улсад энэ мэтчлэн өмгөөлөгчийн эрх хамгаалагдахгүй байгаа нь иргэний шударга шүүлгэх, үндсэн эрх зөрчигдөх хөрс болж байна гэлээ. Нийгмийн шударга бос байдал эдийн засгийн хүнд даваа манай улсад иргэд амьдралаас татгалзах гол шалтгаан болж байна. Тухайлбал манай улс энэхүү харамсалтай тохиолдлоор Аазда дээгүрт ирэмлэгдэж байна. Тэр дундаа эрэгтэй хүмүүс амьдралаа цаг бусаар дуусгах үзүүлэлт дэлхийн дунджаас 2-6 дахин өндөр байгаа нь нэн тэргуунд анхаарах ёстой тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Дэлхийн улс орнуудад 50 гаруй насныхны дунд амиа хорлолт өндөр байдаг бол манай улсад 15-аас 50 насныхны дунд амиа хорлолт өндөр байна. Хүн ганцхан удаа бодоод энэ үйлдэлийг сонгодоггүй, удаа хугацаанд бодсон, сэтгэлийн шар хуримтлагдсаар энэ үйлдэлийг хийхэд хүргэдэг. Товчхондоо бол манай улсын нийгэмд шударга бус байдал газар авч байгаа нь залуусыг ийм үйлдэл хийхэд нэг талаараа хүргэж байна. Шударга өрсөлдөөн байна, шударга ёс байна гэдэг маань өөрөө тэр хүнд өөрийнхөө боломжийг нээн хөгжүүлэх түүгээрээ нийгмийн харилцаанд оролцох илүү эрүүл сэтгэл зүйтэй явах бүр анхдагч гарааны нөхцөл нь бол нийгмээс гарч ирж байгаа шүү дээ. Тэгээд бусад улс орон харьцангуй энэ одоо амиа хорлолтын түвшин ийм дэлхийн дундажтай ойр явж байгаа.
нийгмүүдийг харахад бол тэр чинь хүндээ тэр нийгмийн харилцаанд гадны ямар нэг тийм үү хязгаарлалтгүйгээр нийгмийн хориг саадгүйгээр шудраг бус юм тэг одоо бэрхшээлгүйгээр те оролцох тэр боломжийг өгж байгаа нийгмүүд л байгаа шүү дээ. Тэгэхээр зүйн асуудал тулгархад тэдгээрийгээ даван гарах гэж хахад буруу аргаар даван гарснаасаа болоод одоо жишээлбэл Монгол эрчүүд ингэдэж штэ мэдрэмжээ нээж ярьдаггүй, илэрхийлдэггүй учраас оронд нарих учдаг. Ингээд энэ үйлдэл зан үйл маань тавтагдаад ороод ирэхээр архин тонтох эмхийг бол хувирчиж байгаа гэсэн үг. Санхүүгийн асуудалд ороод ирэхээр нэг юм мөрөд тоглоом тоглолцъё гэдэг тийм зан үйл одоо сүүлийн үед нэлийн нэмэгдээд байна л да. Тавилаа буцаад тэр маань эмгэг болоод мөрөцөх дом болоод зан үйл болоод эмгэг болоо явчихж байгаа. Тэгээд сэтгцэн эмгэгтэй болж байгаа бол тусламж үйлчлэгээ зайлшгүй авах хэвээр тулгымцсан асуудлын үеч гэсэн энэ бол авах хэвээр тэгэж авч чадаагүй болмаасаа эцсийн тавилан нь бас энэ рүү хөтлөд байгаа гэсэн үг. 3 сая гаруй иргэнд 150 гаруй сэтгцэн эмч байгаа нь нэг талаараа анхаарах хэрэгтэй асуудал юм. Амиа хорлолт чимээгүй тахал болж байгаа энэ үед сэтгцэн эрүүл мэндийн төвд ангаараа үүний эсрэг ажиллагаа явуулж хүрэлцэхгүй учраа бүх талын оролцоо чухал байна. Үүнтэй холбоотой соёл спорт аялал жуулчлал залуучуудын яам, залуучуудын сэтгэл готрол амиа хорлолтын эсрэг залуусын хөгжлийг дэмжих сургалтыг аслагдсан аймаг сумдад ордог гэлээ. Хувь хүний ур чадвар руу чиглэсэн буюу зөөлөн ур чадвар тэрэн дотор одоо тэр сэтгэлийнхаа хөдөлгөөнийг хэрхэн хянах юм, бусадтай хэрхэн одоо найзлж нөхөрлөх юм, за нөхөрчгийн эрүүл мэндийн талаар ямар хуу боловсрол анх шатанд авах хэрэгтэй юм ч гэдэм үү. Зөөлөн ур чадвар дотор өөр 12 модуль сэдвэр манай одоо 21 аймаг дахь залуучдын төвлийн төвүүдээр дамжуулсан юм сургалтуудыг ордог. Манай улсын иргэд сэтгцэн эмгэг сэтгэл готрол гэдэгтээ нүүр тулж чаддаггүй, эмнэлэгт очивол муу нэр зүүх юм шиг ойлголттой учраас эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй эрсдлийг хүндрүүлж байна. Тийм ч учраас хүлээн зөвшөөрч цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нь чухал гэдгийг холбогдох их сурвалжууд хэлж байна. Нөгөөтэйгүр амиа хорлолтын тохиолдлыг бууруулахын тулд улсын хэмжээнд цогц бодлого баримтлах шаардлага тулгарчээ. Чингэлтэй дүүргийн 4-р хорооны 6-р байр буюу соёл урлагийн их сургуулийн урд талын хуучны орон сууцыг дахин төлөвлөлтөд хамруулах ажил үргэлжилж байна. Харин зарим оршин суугчдын зүгээс батлагдсан зураг төсөлтөй танилцаагүй хууль эрх зүйн зарим асуудлыг тодорхой болгох шаардлагатай гэж үзэж байна. Мөн гэрээ байгуулж нүүсэн айлууд хаалга цонхоо авснаас үүдэж үлдсэн иргэдийн амьдрах орчин аюулгүй байдал хөндөгдөөд байна. Уг асуудлаар холбогдох албанаас тодруулга авахд тухайн байршлын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг хуулийн дагуу явагдаж байгаа хэмээн тайлбарлалаа. Одоогийн байдлаар тус байрны нийт 84 оршин суугчаас 43 нь үйл ажиллагаагаа явуулдаг 18 аж ахуйн нэгжээс 5 нь 3 талт гэрээгээ байгуулад байгаа юм а. Гэвч гэрээ хийж нүүсэн айлууд байрныхаа хаалга цонхыг мултлан авснаас үлдсэн иргэдийн амьдрах орчин аюулгүй байдал төрчигдөж байгааг оршин суугчид хэлж байна. Мөн сонгон шалгаруулалтад ганцхан компани оролцсон нь хууль бус гэж хардаж буйг иргэд дурдсан юм. Шалгарсан гэх хөгвөрдний компаниас барилгын зураг төслийг үзүүлээч гэж удаа дараа шаардж байгаа. Одоо болтол зураг төсөл нь бүрэн гүйцэд дуусаагүй, холбогдох хүмүүсийн гарын үсгээр баталгаажаагүй, барилгын хөгжлийн төвийн магадлангаар орж баталгаажаагүй ийм байдалтай байна. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд маань халдаад нийтийн зориулалтын барилга байшингийн цонх гэх тийм халдаж болохгүй юмнууд шууд халдаад эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр одоо барилгыг буулгах тийм зөвшөөрөл гарсан мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл гарсан тохиолдолд энэ цонх гэх мэтлэн нийтэд хамааралтай зүйлсүүд таалдах ёстой бүрэн шат чатандаа хуулиа бариад иргэд бол гомдлоо гаргаж байгаа. Харин төсөл хэрэгжүүлж байгаа талаас ерөөсөө огт хуулиа барихгүй байгаа. Зураг төсөл нь өөрчлөгдөөд 3 удаа ороход 3 гэрээ хийх гээд байна. Бид нар дэмжихгүй байгаа юм бол биш. Бүгдээрээ дахин төлөлтийг бол дэмжиж байгаа. Ганцхан зөв явах уу? Одоо зөв компанида яагаад гэвэл дахин төлөлтөөс болоод хичнээн мянган хүн хохирчод байгааг нийт Монгол улстай ярмиж ажлын төлөвлөгөө нь гарцсан. Тэгэхэд иргэдтэй гэрээ хийж дуусгах төлөвлөгөө нь 3 сарын хугацаатай байсан. Одоо 1 жил болж байхад иргэдийнхэн 50% гэрээ хийгээгүй юм. Энэ асуудалтай холбогдуулан холбогдох албанаас тодруулахад тухайн байршлын барилгын зураг төсөл одоогоор 70-80% гүйцэтгэлтэй байгааг мэдээллээ. Түүнчлэн гэрээгээ байгуулсан иргэдийн тухайд дараагийн орон сууц ашиглалтанд орох хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрийг нь олгох эсвэл компани зүгээс бэлтгэсэн төр сууршуулах байранд амьдруулах зэргээр зохицуулж байгааг тайлбарлаа. Мөн тохиролцоонд хараахан хүрч амжаагүй иргэдийн аюулгүй байдлыг хангахад анхаарч байна гэлээ. Нэг компани эрүүл үнэлэхгүй байх, заавал 2-оос дээш компани эрүүлжээж үнэлэх гэдэг ойлголтын дахин төлөвлөлтийн үнэлгээнд бол байдаггүй маа. Эскиз зураг батлагдсан, зураг магадлалаар хянагдах юм төвшөндөө явж байгаа. Айл болгонд тохирсон квадратыг өгөх болцоо ер нь бүх байранд их бага байдаг. Манай барилга инженер техникийн хэлцээс очиж үзлэг шалгалт хийсэн. Тэр нь 4 айл нь нүүхтэй цонхоо аваа авчихсан билээ. Тухайн компаниас бол барилга буух хүртэл хаалга цонхоо авахыг хориглосон мэдээллийг өгдөг.
Тэгээ манай компаниас бас байнга сануулдаг. Түрээсийн байрыг олохгүй байгаа, түрээсийн мөнгийг нь олгоод тухайн айлууд байраа олох гэдэг юм тохиролцоор бас ороо явж болж байгаа. Зарим нь бол манай компаниас олгогддог төр суршуулах байруудад бас төр орё гэсэн ийм айлууд байгаа. Тэднийг бас бид нэр оруулаад явж байгаа. Тухайн байршлын оршин суугчдын хувьд хотын хөгжил дахин төлөвлөлтийн ажлыг эсэргүүцээгүй, харин хууль дүрм журмын дагуу аюулгүй орчинд эрх ашиг хамгаалуулахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн юм. Хөтөлбөрийн хэсэгт эрх саруудын цаг агаарын төлөвийг танилцуулъя. Цагуур орчны шинжилгээний газраас эрх саруудын буюу 7, 8, 9 дугаар сарын цаг агаарын урдчилсан төлөвийг танилцууллаа. 7, 8 дугаар сард Төвийн аймагуудын нутгаар агаарын температур дунджаас дулаан байх хэдий ч хурд хүнсний хувьд дунджийн орчим байх төлөвтэй байна. Мөн төр зургийн усрахаг аадар бороо, аянга цахилгаан, нөөлөг салхины аюултай үзэгдлийн эрсдэл нэмэгдэж, голын усны түвшин нэмэгдэх нөхцөл бүрдэж болзошгүй цагуур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Түүнчлэн говь болон Зөв аймагуудын нутгаар хурд тундас ихтэй, сэрүүн салхитай байх төлөвтэй байгаа тул болзошгүй байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. 7 дугаар сард агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатар, Дорноговын нутаг, Өмнө Говь болон Хинтийн зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хурд тундас Баян-Үлгий, Увс, Ховд, Завхан, Говь Алтай нутгаар олон жилийн дунджаас бага, Дорноговын нутаг, Өмнө Говийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Харин 8 дугаар сарын цаг агаарын дундаж температур Өмнө Говь, Дорноговын ихэнх хэсгээр олон жилийн дунджийн орчим, харин бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хурд тундас Баян-Үлгий, Увс, Ховдын нутаг, Завхны ихэнх, Говь Алтай баруун хот хэсгээр олон жилийн дунджаас бага, Өмнө Говь, Дорноговь, Дорнод, Сүхбаатарын нутаг, Хинтийн зүүн, Дундговын зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. 9 дугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хурд тундас Дорноговь, Дорнод, Сүхбаатарын нутаг, Өмнө Говийн ихэнх, Дундговын өмнөд, Хинтийн зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага орох төлөвтэй байна. Эрх саруудад баруун аймагуудын нутгаар хурд тундас харьцангуй бага, халуун өдрүүд үргэлжлэх төлөвтэй байна. Тэнгэр телевизтэй хамтагаад баярлалаа үзэгчдээ 7 мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Үе таалгаа хаадг нь хааж үйл ажиллагаагаа ганхуулахгүй авч яваа үлдсэн хэдэн аж ахуй нэгжүүд энэ жилээс бизнесийн орчин сэргэн гэсэн найдлагыг тээсээр байна. Харамсалтай нь ийм найдвар тээж яваа бизнес эрхлэгчид улмал цөөрсөөр байгааг Монголын үндэсний худалдаа ажилтны танхимаас хийсэн бизнесийн итгэлийн индекст дурджээ. 10 бизнес эрхлэгч тутмын 3 л эдийн засаг сэргэж бизнесийн орчин сайжирна гэж хүлээж байна. Харин үлдсэн 7 нь ийм хүлээлтийг тээсээр найдлага нь тасарчээ. Оны өмнө бизнес эрхлэгчдийн өрдөө 14% нь бизнесийн орчин сайжрлаа гэж хариулж байжээ. За энэ тоо он гарсны дараа 29% болж өссөн байна. За гэхдээ энэ өсөлтийг өмнөх жилүүдтэй харьцуулахад маш сул хүлээлттэй байна. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгчид ирээдүйд тийм ч их найдахгүй байна. Одоогийн нөхцөл байдал 2015-аас 2017 оны үед нүүрсний үн дэлхийн зах зээл дээр унаж улсын эдийн засаг хүнд нөхцөл байдал байсан үедээ ижил байгаа нь харагджээ. Бизнес эрхлэгчид өнөөгийн нөхцөл байдлыг сүүлийн 10 гаруй жилийн хамгийн хүнд үе гэж мэдэрч байна. Өнгөрсөн жилийн бүхлээр нь харвал бизнесийн итгэлийн индексээр барилгын салбар тэг зүүнний 10 буюу за бусад салбараас эерэг. Харин худалдааны салбар тэг зүүнний 21 буюу хамгийн бага үнэлгээд гарчээ. Худалдааны салбар бол нийт иргэдийн эргэлтийг харуулдаг. Энэ салбар үнэлт нь энэ салбарын үнэлт нь эргээд мөнгөгүй болж бизнесүүдийн борлуулалт нууцныг баталдаг. За 2025 онд худалдааны салбарын нийт борлуулалт
3710 тэрбум төгрөг болж өмнөх оноос 4.6%-аар буурсан. Бизнесийн орчныг сайжруулахад тулгарч байгаа асуудлыг тодруулахад судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 45.4% нь үнийн өсөлт, инфляц 25.7% нь санхүүгийн болон зээлийн асуудал. Харин 22.7% нь ажиллах хүчний асуудлыг онцолсон бол үлдсэн 20% нь бараа үйлчилгээний эрэлт, 16.7% нь тээврийн зардал өсөх зэрэг асуудлууд хамгийн их саадуулж байгаа гэж ирмэлсэн байгаа юм а. Дөнгөж одоо судалгаанд оролцсон нийт бизнес эрхлэгчдийн 29% нь энэ бизнесийн одоо итгэл орчин одоо сайжирна гэсэн юм хариултыг өгж байгаа. За ингээд ажиллах хүчний хомсдол бол за үнийн өсөлт ч гэдэм үү энэ зүйлүүдээс болоод бас иргэдийн худалдан авах чадварууд одоо судраад одоо ядуурлын түвшин нэмэгдэх байхаа гэсэн иймэрхүү одоо төр зурагтай судалгааны үр дүнгууд маань гарсан байна. 2011 онд эдийн засаг дэлхийд байгаагүй өсөлтийг үзүүлж байлаа. За гэхдээ энэ байдал удаан үргэлжлээгүй. 2015 оноос өсөлт нь саарч дараа жилд хамгийн доод түвшиндээ хүртэл унаж байсан хүнд цаг үе. За гэтэл энэ үед ажиглагдаж байсан бизнесийн итгэлийн индекс яг өнөө цагт яг ижил байгаа нь нэгийг сануулж байна. За бизнесээ өргөжүүлэхэд тулгуурч буй бэрхшээл бүх салбарт үнийн өсөлт инфляц гэж хариулсан байна. Өөрөөр хэлбэл иргэдийн цалингийн өсөлтийг давсан инфляц аж ахуй нэгжүүдийг ч дарлаж байна. Бид энэ удаа үндэсний үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй Бүүвэхэн брендийг онцлоо. Тос брендийн үүсгэн байгуулагч бизнесээ өргөжүүлэхэд хүний нөөцийн асуудал тулгамдсан сорилт болж байгааг онцлоо. Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгчдээ дотоодд нь бодлогоор дэмжиж гадаад зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлэхэд төрийн оролцоо дэмжлэг чухал байгааг хэллээ. За манай компани бол 2022 онд анх худалдаанд гарч эхэлсэн. 21 онд бол компани үүсгэн байгуулагдсан байгаа. Одоо бол манай брэнд худалдаанд гараад 4 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. За Бүүвэхэн брэнд маань анх бол яг хүүхдийн живх гэдэг брендээр гарсан бол одоо өргөжөөд хүүхдийн одоо ингрэвч, шүлсэвч, салфитик тэгээд одоо хамгийн сүүлд энэ жил бол бид нар soft hacks гэдэг одоо эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийн брэндээ одоо худалдаанд гаргаад үйл ажиллагаагаа явуулж байна. Бизнес эрхлэх энэ хугацаанд болохоор хамгийн түрүүнд хүний нөөцийн асуудал маа дээр жоохон тулгарч эхэлсэн. За ингээд мэдээж брэнд маань томорхон хэрээр ажилчдынхаа тоог нэмэгдүүлэх иймэрхүү байдлаар нөгөө нэг яг юм сэтгэлтэй ажилтан олж одоо урт хугацаагаар тэр хүмүүсээ одоо ажилуулах тиймэрхүү байдал мөн одоо мэдээж одоо эдийн засгийн нөлөөлөл ч гэсэндээ байсан ч гэсэндээ бид нэр одоо энэ хүү асуудлыг бол даван туулаад явж байгаа. Бид нар яг улсаас төрөөс бол дэмжлэг авч исэн тохиолдол бол байхгүй байна. Яг одоогийн байдлаар. За яг Монголынхон брендийг би дэмжээсэй гэж илүү хүсэж байна. Одоо зөвхөн Монголдоо одоо худалдаа эрхлэх одоо борлуулалт хийх биш, гадагшаага энэ брендээ гаргахад улсаас илүү их дэмжлэг тусламж хэрэгтэй байдаг. Одоо жишээ нь дэлхийн бүхэл брэндүүд байгаа шүү дээ. Монголд ингээд орж ирж байгаа тэд нар бол ингээд Монголд суушаад одоо дэлхийн брэнд орж ирээд мэдээж орсон орлого морлого нь бол гадагшаага гарч явж байгаа зарим нэгэн хувь нь. Тэгэхэд бол Монгол брэндүүд бол бусад орнуудад борлуулалт хийснээрээ Монгол руу нөгөө нэг мөнгө урсгал татах боломжтой байхгүй. Тэгэхээр илүү их одоо нөгөө нэг дотооддоо дэмжиж мэдээж хөлөө олж иж одоо гадагшаага бид нар чиглэлтэй явах боломжтой байдаг. Тэгэхээр одоо улсаас бид нар хүсэж байгаа хүсэлт нь бол гадагшаага хандахад нь илүү их туслаасаа. Одоо би манай компани одоо ирээдүйн зорилго одоо сүүлийн 5 жил бидний одоо том зорилгын нэг бол гадагшаага бид нар өөрсний брэндээ байршуулах. Одоо ойролцоо байгаа Казахстан, Үзбекистан ч юм уу Орос эсвэл одоо Солонгос ч юм уу иймэрхүү одоо улсуудад бид нар брэндээ гаргаж одоо олон улсад гаргаснараа Монгол брэнд гэдэг Монгол үндэсний гэдэг юм бол илүү олон улсад танигдах боломжтой байгаа. Тэгэхээр манайх одоо энэ жил 2026 онд одоо олон улсын Германы Дерма тестэд бүтээгдэхүүнийхаа дээжийг явуулаад Дерма тестийн хамгийн одоо хай түвшний буюу ямар ч аюулгүй харшил өгөхгүй гэдэг тэр одоо сертификатыг Бүүвэхэн брэндэн дээр авсан байгаа.
Санхүүгийн зохицуулах хороо олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг Азийн хадгаламж зээлийн хошоодын холбоотой хамтран хадгаламж зээлийн хошооны гишүүн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан хүртээмжтэй ногоон санхүүжилт төслийг хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү төсөл нь бичил болон жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан хадгаламж зээлийн хошооны ногоон зээлийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, ногоон санхүүжилтийн ач холбогдлыг хошоод таниулан сурталчлах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэх юм. Өнгөрсөн сард Монголын хөрөнгийн зах зээл холимог дүр зурагтай байсан болохыг Market Info мэдээллээ. Голлох үзүүлэлт болох топ 20 индекс сарын дүнгээр тэг 144% буурснаар дараалан 4 дахь сардаа уналтаа хаагдсан үзүүлэлт болж байна. Харин зах зээлийн үнэлгээ 5 дугаар сард 85.6 тэрбум төгрөгөөр өсжээ. Мөн тайлант хугацаанд нийт 47.9 сая ширхэг үнэт цаас 55.9 тэрбум төгрөгөөр арилжагдсан нь өмнөх сараасаа буурсан үзүүлэлт болж байна. Нийт арилжааны үнийн дүнгийн 47.8%-ийг хувьцааны арилжаа бүрдүүлсэн бол 45.7%-ийг бондын арилжаа эзэлжээ. Мөн хувьцааны арилжааны 64.3%-ийг багцын арилжаа бүрдүүлсэн нь 5 дугаар сар зах зээлийн идэвх цөөн тооны томоохон хэлцлүүдэд төвлөрснийг харууллаа. Харин 2 дахь зах зээл дэх жижиг хөрөнгө оруулагчдын оролцоо өдөр тутмын арилжааны идэвх харьцангуй сул хэвээр байна. Дэлхийд дахина өргөн тархсан аутлет дэлгүүрийн концепцийг ноолуурын салбарт анх удаа Гоёл Кашмир танилцууллаа. Гоёл Кашмирийн энэхүү дэлгүүр нь Улаанбаатар хотод Яармагт байрлах Номин Макро болон Дархан хотын олон улсын худалдааны төвд нэгджээ. Аутлет дэлгүүр бий болсноор Гоёл Кашмир компани бусад үндсэн салбар дэлгүүрүүддээ улирал бүр дэлхийд дахины загварын чиг хандлагад нийцсэн шинэлэг загваруудыг хэрэглэгчдэд илүү хүртээмжтэйгээр хүргэх боломжтой болж байна. Нийслэлийн соёлын төв урбаны дэргэдэх хүүхэд хөгжлийн төвийн сурагчдын өв соёлоо сонгодог хөгжмөнтэй холбон түгээх тайлан тоглолт боллоо. Тус хүүхэд хөгжлийн төвийн хөгжим дуулаачийн дугуйланд хичээлдэг нийт 100 гаруй авьяаслаг сурагчид бүтэн жилийн хугацаанд сурч мэдснээ тайлбарллаа. Ерөнхий боловсролын дунд ахлах ангийн сурагчдын чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний соёл урлагийн мэдрэмж чадварыг хөгжүүлэх зорилгоор соёлын төв өргөө нь нээлттэй тайз төслийг хэрэгжүүлж байгаа ба энэ төслийн хүрээнд өнгөрсөн жил хүүхэд хөгжлийн төв байгуулагджээ. Ийхүү тэдний анхны тайлан тоглолт амжилттай болж сурагчид тус тусын дугуйланд сурч мэдснээ аав ээж, багш, найз нөхөддөө толилуулж өөрсдийн хичээл зүтгэлийнхээ үр дүнг тайлгнажээ. Нийслэлийн соёлын төв ургаан маань яг энэ жил анх удаа нээлттэй тайз төслийн хүрээнд хүүхэд хөгжүүлэх юм дугууланг нээсэн. За одоогийн байдлаар манай соёлын төв ургаа бол драмын дугуулан, хийл хөгжмийн дугуулан, төгөлдөр хуурын дугуулан, хил хуур хөгжмийн дугуулан гэсэн өв соёлыг сонгодог хөгжмөнтэй хослуулан тайлан тоглолтоо хийлээ. Мэдээж өнгөрсөн намраас эхэлсэн энэ удаа энэ жил анхны тайлан тоглолт байлаа. Энэ жилийн байдлаар манай дугууланд ойролцоогоор бараг энэ 4 дугуулангийн бараг 120-30 гаруй хүүхэд ах шиг байна. Тэгээд одоо бидний амжилтаас хуваалцвал манай хийлэн дугуулангийн хүүхдүүд Европын олон улсын маш том тэмцээнд явж одоо эх орныхаа нэрийг өндөрт гаргасан. Тэгэхээр багш болгон мэдээж хүүхдийн төлөө маш их хичээж байгаа. Гэхдээ оролцсон хүүхэд хөгждөг, хөгжсөн хүүхэд хамгаалагддаг. Ер нь бол эцэг эхчүүдэд бас зориулж зөвлөж хэлэхэд хүүхдүүдийг одоо бид нар ингээд ковидоос хойш бидний хүүхдүүд маш их гар утасны хамааралтай болчихсон тийм ээ. Хүний өөдөөс хараад бүтэн өгүүлбэрээр яриха байлчихсан. Ер нь тийм үгүй. Гэвтэл ямар нэгэн дугууланд хамрагдсанаараа хүүхэд өөртөө ихтэй байдлыг олж авдаг. Тэгэхээр дараа жил манай дугуулан гүшээл олон хүүхд зорж ирэх байх гэж бодож байна. За тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Тай бол Итали бид нар дөнгөж буугаад нэг 4-5 хонжин л та Италиас буугаад тэгээд гоцлол хөгжмийн төрөлд одоо 4 хүүхэд явсан. Дөрвөлээ насныхаа ангид 1-р байрыг авчихсан. Энэ 26 он бол бидний хувьд маш их амжилттай явж байгаа. Жишээлбэл хийл гэдэг хөгжмөр л авч үзэхэд зүгээр нот тавиад нэгэн юмыг харах биш те. Тэр нотон дээр бичээстэй байгаа. Тэр олон тэмдэгнүүд, тэр олон үйлдэлүүдийг мэдчих байх ёстой. Тэгэж одоо тарих бол одоо үнэхээр 6-7 талд ч юм уу те 10 төрөлд одоо хөгжиж яадаг учраас энэ 10 жилийн хичээл бол маш их хэрэгтэй юм байна. Соёлын төв өргөөний дэргэдэх хүүхэд хөгжлийн төв нь хүүхэд багчуудын авьяас чадварыг нээн илрүүлэх, тэднийг урлаг соёлоор дамжуулан төлөвшүүлэх, чөлөө цагийг нь зөв боловсон бүтээлчээр өнгөрүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг явуулт юм байна. Сонирхож буй эцэг эхчүүд нийслэлийн соёлын төв өргөөний дэргэдэх хүүхэд хөгжлийн төвд хандан мэдээлэл авах боломжтой.
Монгол улсад жил бүр дунджаар 25 мянган орчим оюутан дээд боловсролын диплом гардан авч байна. Гэвч тэдний ердөө 40% нь эзэмшсэн мэрэгчлэрээ ажлын байртай болж байна. Энэ нь хөдөлмөрийн зах зээл дээр мэрэгжил сонголтын эрэлт нийлүүлэлт оновчгүй байгаатай холбоотой. Салбарын мэрэгжилтнүүд эх 5 жилд эрэлттэй байх мэрэгжлүүдийг ийн тодорхойллоо. Нийт ажилгүйдлийн 20 гаруй хувийг бакалаврын зэрэгтэй залуус эзлэж байна. Энэ нь зарим салбар мэрэгжилтнүүдийн илүүдэлтэй болсонтой нэг талаараа холбоотой. Тухайлбал бизнесийн удирдлага эрх зүйн чиглэлийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт 10 гаруй хувьтай байдаг бол жил бүр нийт төгсөгчдийн 30 гаруй хувь нь дээрх чиглэлийн мэрэгжлийг сонгон суралцдаг. Үүний эсрэг талд хамгийн их хүний нөөцийн дутагдaltaй салбар бол байгалийн ухаан инженерчлэлийн салбар юм. Хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт нь бизнесийн удирдлага эрх зүйн чиглэлтэй харьцуулахад 4 дахин илүү байна гэдгийг ихтэй сургуулийн багш мэрэгжилтнүүд хэлж байна. Нөгөө хүүхдүүдийн дийлэнхийн сонирхол нь нийгэм тал руугаа байдаг болохоос ер нь бол математик, байгалийн ухааны чиглэлээр ер нь бол багш хамгийн их эргэлттэй байдаг. Тэгээд манай математик байгалийн ухааны сургуульд эсэж байгаа оюутнууд ер нь 2-3 дахь курсээсээ дадлагт гараад дийлэнхийн ер нь ажиллах сургуулиудаа бол тогтцсон байдаг. Эцэг их болон одоо эргэн тойронд найз нөхдийн зөвлөгөөгөөр нийгмийн ухааны салбарын мэргэжлүүдийг төлхөө сонгох хандлагатай байгаа. Гэхдээ сүүлийн одоо 3 жилийн нөхцөл байдлыг харгалзан үзэхэд бол байгалийн ухааны хөтөлбөрүүдийг илүү сонирхох, инженер технологийн хөтөлбөрүүдийг, мөн хүмүүнлэгийн ухааны салбарын хөтөлбөрүүдийг сонирхон сонгож байгаа оюутнуудын тоо нэмэгдэж байгаа. Нөгөө дээгүүр технологийн салбарын эрэлт жил бүр 20 гаруй хувиар өсөж байна. Цахим зайлшгүй гэмтэргийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор кибер аюулгүй байдлын мэрэгжил эрэлттэй байна. Нөгөө дээгүүр хэмэл оюуны чиглэлийн инженер, өгөгдлийн шинжээч мэрэгжил эрэлттэй болохоор тооцоолол гарчээ. Одоогор бол шинжлэх ухааны технологийн сургуулиуд бол барилгын инженер, архитектор, мөн дизайны чиглэлийн програм хангамж хөтөлбөрүүд маш хэрэгтэй оюутнууд ирсэн суралцж байна. Тийм нэгдэр бол одоо энэ хэмэл оюун ухаан, AI, робот хөгжүүл, машин сургалт ер нь бол мэдээлэл технологийн чиглэлийн мэрэгчлүүд бол эрэлттэй байна. Энэ чиглэлээр бол шинжлэх ухааны технологийн сургуулийн инженерийн бүх хөтөлбөртөө эзэлт аваад ингээд ажиллаж байна. Үүнээс гадна бас нэг орхигдож хүний нөөцийн дутагдалд орж буй салбар бол хөдөө аж ахуйн салбар юм. Тус салбарт биотехнологи, хүнсний аюулгүй байдлын шинжээч, малын эмч, газар тариалан болон хөдөө аж ахуйн салбарт инженер мэрэгжил хамгийн ихээр орхигдож хүний нөөцийн дутмаг эрэлт ихтэй болжээ. Мөн эрүүл мэндийн салбарт 14 мянган сувилагчийн дутагдaltaй байна. Боловсролын яамнаас гаргасан дээрх эрэлттэй мэрэгжлүүдийг сонгон суралцвал ихтэй сургуулиудад хөнгөлөлтөд суралцах боломжтой гэдгийг салбарын мэрэгжилтнүүд хэлж байна. Дашрамт дурдхад төв талбайд боловсролын салбарын нээлттэй өдөрлөг 3 хоног үргэлжлэх юм. Энэхүү өдөрлөгөөр ихтэй сургууль болон коллежийн багш нар мэрэгжил сонголт болон тэтгэлэг, буцалтгүй тусламжийн талаарх мэдээллийг сурагчдад өгөх юм а. Тэнгэр телевизийн 7 10 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.